Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэл хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, дотоод хэргийн их сургууль үзүүлж байна. Одоо сургуулиас бүр гараа явахад яг 9 хоног. Энэ тэнд хуваарлагддаг мартчихва. Бүр найзуудтайгаа фракцаараа хамт явна гэж мөрөөдөж байна шүү. Мундаг болчихж байгаа юм чи. Ямар мундаг том болцсон юм би. Хөөрхий. Бэлтгэл дараад ирсэн өнөөдөр ирсэн их сайхан цөөн үед юм гээд. Ер нь л заримдаа өлсөн шүү дээ. Оюутан байх ч одоо. Өдөрт ганц мөмөд тэ дандаа угжаараа л Жижигхэн мама байна шүү дээ. Хуц манаас хуучирсан байх шүү. Одоо сая ч гэсэн ингэж ихсаалт ингээд миний гэд байгаад Аавынхан захиас байж. Тийм байна. Мундаг нь аавынхаа захиасыг биелүүлээд дахиж яг энэ найзуудтайгаа ингэж хөгжилдөггүй гэсэн гониг тавтаал. Тэгсэн хэрнээ бас нэг тийм баяртай, жаргалтай. Нөлөөсөнд ойцхон тусаал ингээд хамаг амгчлан дөрөөл бүр ингээд Шин ажилтан. За сайн байна уу? Сайн байна уу? Мөнх хоёг. Инх наран. За сайхан мөрөө. Сайн байна уу? Цэнгэл. Сайн байна уу? Инх наран. Нэвтрүүлгийнхаа 3 дахь дугаарыг үзэхээр ирсэн байна. Ингээд хүрэлцэн ирсэн танд бас баярлалаа. Цэнгэлд бас ажил төр сайн байсан баг ч гэсэн ингээд нэвтрүүлгээ үзцгээе. Шин ажилтан. За өнөөдөр 2025 оны 7 сарын 17 оны өдөр бидэд 3:30 гээд цугулсан. Одоо 4 болж байна. 4 цагаас захиалсан бэлтгэл. Энгийн бидний нүдээр харахад энэ олон жагсаалтын бэлтгэл дүрм, журам гээд хальширмаар зүйлүүд олон юм аа. Гэхдээ тангар хүргэсэн аавын хөвгүүдэд бол торхгүй даваа байдаг үзээ. нэгдсэн бэлтгэлтэй ингээд сонсогч нар маань хамрагдаж байна. 6 сарын 21-ний төгсөлтийнхаа баярыг яг талбай дээр яг яаж явах тэр журмынхан дагуу одоо өнөөдрөөс шинэ бэлтгэл маань эхэлж байна. Хүн багтаа үед бас ингэж бэлтэж байгаа нь илүү онцлог. Одоо төслийн үйл ажиллагаа болох талбай дээр ингээд хийж гинэ гэдэг нь бас илүү одоо тухайн үйл ажиллагаа ёслолын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахад аюу ач холбогдолтой байдаг. Практик дээр ирж ингэж ийм зай талбайд алах нь бүх юмудаа ингэ детальчсныг үздэгээр онцлогтой. Тэгээ манайхаар бол програм Програмд хийж байгаа л гэсэн үг тийм. Сонсогчдод маань бүгдээрээ өдөр тутмал алхаж гიშгдэг жагсаалаар явдаг бэлтгэл хийдэг боловч нэг хүний хөдөлгөөн хүртэл ийм алдаа болж харагддаг. Тэгэхээр ийм алдааг болохын тулд зайлшгүй бэлтгэл хийж сурвал шаардлагатай. Цэргийн сүр бол жагсаалтай байдаг. Жагсаал эмх зэгцтэй ямар нэгэн алдаагүй байх тусмаа хүнд илүү их гоё харагдана. Монгол улсын ерөнхий дэвч зэвсэг төчдийн ерөнхий Камалагч танаа үндэсний Батлан амгалах сургуулийн 95 дахь дотоод хэргийн сургуулийн 91 дахь төгссөн ёслолын ажиллагаанд бие бүрэлдэхүүн жагссан. За Монгол улсын ерөнхийлөгч оролцох нь арга хэмжээнд тэгэхээр нэлээд хүндэтгэлтэй арга хэмжээ болох гэж байна. Жагсаалын бэлтгэл жүгдэх явцад хувцсны хангалтандаа бас орноо. Шинэхэн хувцас авах мэдрэмж гоё байгаа болтой. Хангалтаас хувцас аваад асуулж амжааг байсан. Тэгээд өнөөдөр яг өөрийнхөө баян хувцас явуулдаг хоёулчигч тэр очиод
яг ингээд цагдаагийнхаа хувцсыг ингээд асуулах гэж байна. Гэхдээ бас хамаагүй хот гэж асуулж ийн тэгээд хамаагүй минь багсгаад эсвэл одоо өмдөө нарийнхан болгооч юм уу бас тэгвэл айгүй муухай байдаг. Томилогдохоос ахвал яг дөрөв товцоо дөрмийн дагуу цэвэр цэмцгэр өмсөйгээд ингээд одоо хувцас асуулахгаа явж байна. Цагдаагийн хувцсыг авцаа. Сая хувцас бариад орж байгаа нь яг л юу штэ одоо. Энд ширхэг үс наалтчих вэ, тоос болчих вэ, тэ? Илээл явж байгаа. Манай оюутны ихчээр яг сайн гоё тааруулаад өглөх гоё. Одоо өмсөөл яг гоё бол. Тэгээд одоо хараад бас мөрц зөрцөө зүгээд бас танаглал. Би 95 оны 12 сарын 27-нд анх хилд очоод үүрэг үүсгээд өглөө гараад явсан. 6 цагт явал яг би яг хилийн баганд зурвстаар очиход яг өглөө нар мандж ирсэн. Тэр хил дээр өглөө нар мандахтаар зогсож явахтал за тэр л ер нь хилч өгнө яаж байгаа л тэр. Яг хугацаа зэргийн албаа яаж байхдаа шиний нэгний өглөө яг хамгийн их манаанд явжсэн. Тэгэл яг тэнд цаанаас нь ингээл нар тосаа алгараад их орон гэдэг ийм агуу зүйл байт юм байна да гэл тэгэл өөрөө ирэхгүй ингээл дотор ингээд шимшрээл ингээл дэлгэрс харчаал омгшилж тэрвэл бүх юм ингээл давхцаал яг л тэг. Ямар гоё юм бэ? Удам тамчсан одоо хилийн мэрэгчлээ юм байна шүү дээ, тий. Ставт чагсаалын дарга гэдэг чи одоо бүх юмд оролцсон. Аж ахуй, тэ хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй бүх хүмүүс албарт орж явдаг. Чухал албан тушаалтай хүн байсан байна аав нь. Аав маань намайг нэг малчин цэргүүдтэй хамт малд яваачдаг байсан байхгүй. Тэгэл тэр үед бас их юм сурсан баг. Өөрөө их өрн хичээнгүйлтэй миний хөөж. Гарын дүү ихсэн. Миний өнөөдрийн юм ичгээч гэхэд л тэгээд хэдийн хийгээл тавьчихсан. Яг л миний санаанд тохирсноо хэцэл байж. Юмнууд болчихоо. Тэгшин байна уу? Хади хараа. Болж байна уу? Болсон байна. Ерхийлэгч гарч ирэхээр ерхийлэгчээс диплом авна уу, диплом авах тий. Айгу урт үйл ажиллагаа болж шүү. Тэгэхээр өршлөөд мөрчөө зүгчих гэдгийгсэн. Тэр манайхан бүгдээрээ сонсч өрсдөг яваад байгаа. За одоо 9:34 болж 10 гээд яг ингээд жигсаал ёслолын үйл ажиллагаа эхэлнэ. Гэр бүлийнх нь ирсэн. Эмээ өвдөө бас санаа тавиад хариуцлагатай мөчн ирсэн. За зааж орлоо. Жигсэн байна. Жигсаалын дуугаа дуулаад ороод тэр нь гоё идэг. Одоо тэрүүний хэлдгээр нэг хувцснууд нөөр байгаа сте. Харин тийм гэдэг. Ногоон өнгөтэй хувцсан хэлийн цэргийн хэлийнх юм байна, тий. Бүслэгийн нарийнх шүү дээ миний ерөө. Баргийн охноос нарийнх юм л хүсдэг шүү. 6 болчтой болохоор энэ чаас болдгоо байна. За би дээшлээ. Дээш нь ингээл татчихцаа та. Дээш нь ийш. Эндээс нь ийш. Таних яг л хоолол авчих. Шууд татан те. Шууд татан те. Юу дээш гэдсэн бэ? Тэслэг цолоо авахлаар мөрцөө тайлаад тэслэгч мөрцийг нь зүүж өгнө. Тэгэхэд бол тэрийг тааруулж байгаа л. Уухай нөхдөө. Ойлгосноо? Тийм. Уухай нөхдөө 3 удаа уугаа зурдаа болно. Тогон төнтгэл үзүүлэх ажиллагаа дээр сайн өгөөрэй заяа. Оллоо. Энэ зааварчилгаа өгөх шиг байна, тий. Нөгөө команд өгөгдөхөөс өмнө хийгдэх ажиллагаан дээр нэг жоохон зааварчлага өгч. Яг хэдэн цагт хэн одоо хинээс ром диплом авах, ямар ширээн дээр очих бүх юмуд нь ингээд таталагдаад бүх зурагдсан байна. Сэргийн хүмүүсийн нэг онцлог нь юм. Гайхалтай гоё юм аа. Шөнийн бэлтгэлүүдтэй өнөөдөр л одоо дүн тавиулах нь те. Яана гэхгүй юу. Асуулж оюулсан, гоё явцсан хүмүүсцэн чимиг зүйлтэй зүвчгсэн одоо хамгийн сэтгэл догтлсон мөч нь одоо ирж байна. Өмнө зогсож байгаагүй юм шиг л байшлиг. Ийгөө сандраа те. Гэрийнхэн бас нэг талаас тараа зогсож байгаа хэрэгтэй. Өө энэ ямар хөөрх юм бэ? Номхон зогсож бүр өстэй ээж аав минь намайг харж байгаа хта гэд. Сэтгэл нь бүр хөдлөөд шүү дээ. 91 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд бие бүрэлдэхүүн жагссан дотоод хэргийн сургуулийн захирал цагдаагийн орондоо зөрчил эрхэм нөхдийн амрагын
Бүгдээрээ нөгөө нэг яг зэрэг хэлнэ гэдэг чинь баг л хоор дуулж байгаа юм шиг Оо, лээ. Би одоо урлагийн хүн болох сонин юмар төсөөлж магадгүй шүү уучлаарай. Зүгээр гоё ярьсан. За сургуулийн ажилтнууд баярлалаа. Монгол сэнлөө зөкий. Ямаал хөргийн газрын тэргүүн дадар хэрэг зэргийн штаун даргаас сая боловсролын гэрчлэгээ цэргийн цол сургуулиар он ба гардаж авч байна да. Би дистрикч болцсон уу? За болцсон биш та үе. Энэ доороос нь орохоор энэ дээрээс нь Яасан гоё явцаар вэ? Ямар гоё явцаар вэ? Баамцаг. Дистрикчтэй ямар мундаг юм бэ? Оюутны ширээнээс ажлын талбарт шилжлээ. Шилжиж байгаа мөчөө тодорхойлж байна. Хичээснээ ямар ч сан хүссэндээ бүр зоригтой ямар ч сан бүрлээ өөрөөрөө бас маш их бахархаж байна. Тэгээд багш нартаа хайртай ээж аав хоёртаа маш их баярлалаа гэж л та. Ой манай сайн алхаж байна. Өсгөөгийн маань гэр бүлний хүн. Гэр бүлнөөс цуг төгсөж байгаа. Ямар хөөрхөн. Эрхэм орондоо дэдрүү сантио цэргийн цол боловсролын гэрчлэгээ гадаж ухаар ирлээ. За баяр үргэлж. Амжилт хүсье. Монгол сэнлөө зүтгий. Монгол улсын төлөө зүтгэе. Кармар нь хоомш хайч бач. Яг л энэ цаг мөчийг 4 жил хүсэж хүлээж мөрөөдөж одоо ингэж нүдэндээ одоо төсөөлж ингэж байсан. Ингээл одоо бүгдийн бодоол дотроо догтлол зогсож байгаа даа тий. Бас баярын нулимс унах нь холгоо гэдэл. Ерхий сайдын нэрэмжит шилдэг суралцагчийн тэтгэлгийг бас Монгол улсын ерхий сайд оюун эрдэнэс гардаж авч ирсэн. Тэгэхэд бас аавынхаа нэрийг Амгалангийн өөрийн салман гэдээ дуудалж авах маш их бахархалтайсан. Одоо бас Монгол улсын ерхийлэгч зэвтэг төвчний ерхий хамгаалагчаас аавынхаа нэрийг урдаа дуудуулаад ингээд авах чагаадаа маш их тогтолж байна. Аавынхаа хүслийг биелүүлнэ гэдгийг үнэхээр зорьсон амжилтанд та хүрсэн байна те. Хөөе яна эхэлсэн шүү. Команд хийсэн шүү. Эрхэм зочин Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг төвчний ерөнхий командлагч Ухнагийн хөрс хүлээнийг шилдэг төсөвчдөд цэргийн цол Ингрийн тэмдэг мэрэгчдийн диплом гардуулна хэмээн хүндэтгэн Одоо яагаад ингэж энд холилдсон байгаа өнгөнүүд нь? Онцлог диплом буюу улаан дипломтой төгсөж байгаа. Залуучууд Монгол улсын ерөнхийлөгчөөс цэргийн цолоо авах гээд ингээд нийлээ зогсож байна. Цагдаагийн сургуулийн дөрөвч Өндөж ерөнхийлөгчд цагдаагийн дэслэгч өөрийн салбан ирлээ. Баяр үргэлж. Монгол улсын төлөө зүтгэе. Үндэсний Батлангын их сургуулийн дотоод хэргийн их сургуулийн онцгой дипломтой төгсөгчид Монгол улсын ерөнхийлөгч Зэвсэг төвчний ерөнхий командлагчтай дурсгалын зураг татуулж байна. Чингисийн өшөөний урдуу. Ой, нааша эргээр хараа. Их нэртэйгээ яриад баг их нэрийг командаад шүү дээ. Эргээд эдрийг. Харин тийм бүтэн эрэг мэр гэдэг. Тэгээ бүтэн эрэг эдрийг. За баяр үргээр. Ээж аав хоёртой уулзах. Яаж болох вэ? Гэхдээ над руу залгаад байна. Тэгээ н олон яг адилхан юм дөрөв төвчтэй залуучуудаас ч одоо өөрийнхөө хүүхдүүд олж гараад хэцүү шүү дээ. Хон хорго нэлж байгаа юм шиг бүгдээр л би энийг хайгаад л баяр үргээд л. Иргэмдэд дөрөндөө эрхэм ахлах халдагчид дөрөв цэцгэрд нь дэдрүү сайнтай хил амал хэрхий газрын даргын тушаалуулан шүгэн шийдвэр гүйцэтгэх хэрхий газрын даргын тушаалаар дисцол олгосныг илтгэе. Таныг үндсэн дисцлэгч цэцгэрд нь Их нэртэйгээ цуг одоо өвөө, аав, ээжтэй илтгэж штэ. Харин ээж нь бас Ээж нь бас зэрэг. Оо ямар гоё юм бэ. Удан данцыг хэлчин гэдгээр сомогчд байдаг хүүгээрээ бахархаж хиймэртэй, цог хиймэртэй ийм одоо элчүүдийн албаадаг газар цэргийн өндөр хамгийн дээд цолон төрөөрэй гэж аав нь усж байна. Тэгээ өвгийнхэн одоо аав ээжийнхэн нэг төрийг одоо сайнаар одоо залгамжилж ингэж ажиллаарай гэж одоо захин та. Шантраг үе зөндөө байсан ч энэ бүгдний ард гараад ингээд төслөг цолоо зүүж байгаа да үнхээр их баяртай. Тэгээд үгээр хэлхий аргагүй гоё байна. Тэгээд нөхөртөөгөө цог төгсөж байгаадаа бас маш их баяртай байна. Эрхэмдээ дурандаад Амгалангийн өөрийн цолмон Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагчийн Б 1180 дугаар тушаалаар цагдаагийн дэслэг цол олгосныг илтгэе.
Өвөө ээж хоёроо. За хөөдөө баяр үргээ. Онц төгсөнд нь одоо баярлаа. Тийм ээ. Сурахныг өөр. Одоо амьдралын онц гэдэг бол их хүнчүүдээ онд практик хоёр чинь хослож явах ёстой. Энийг чи л өөрөө мэдэж чинь. За. Ваа, ямар гоё юм бэ. 3.8 болчихлоо. Дандаа л A-ууд байгаа дөө. Магистрийн хөтөлбөрт одоо эсэлтийн шалгалт өгөхгүйгээр суралцах эрх юм бичгтэй. Ямар гоё юм бэ те. Харин тийм. Магистрт сурах юм эрэхтэй. 4 жил онц сурсан байна. Дээрээс нь нэг ангийг бас авч явсан. Ийм гоё шижигсэн залуучууд одоо ингэ төгсөж их орныхоо төлөө ингэж зэг хамгаалж шинэ ажилтан болоод нийгмийн хүрээнд ингэ оролцохгүй явж байгаа. Үнэхээр их бахархаж байна. Ийхүү төрийн цэргийн болон хууль сахиулах мэргэжилээ зөвлөсөн албан хаагчдаа төр бэлтгэн эх орондоо тушааж байна. Одоо тэднийг хаашаа томилохоо төр мэднэ. За одоо юун дээр томилох юм бол ямар чиглэлээр бол одоо ингээд цагдаагийн ерхий газрын хүний нөөц албанаас одоо хүмүүс ирсэн. Эрүүгийн албан томилогдох уу, мөрдөнгийн албан томилогдох уу, хэвжирмийн албан томилогдох уу одоо ингээд яг ингээд 3 хэсэг хуваах гад одоо ингээд байж байна. Яг одоо бас ингээд амьдралын бас ингээд яг ингээд замнал тавигдах мөч ингээд ирж байна. Одоо энэ төгссөн бүх хүмүүсийг томилд юм уу? Бүгдийг томилно. Цол авж байгаа. Одоо цэргийн цол. Ганц авсныг нарай гоё газар томилох үгүй юу? Гэхдээ тийм ялгаа юу. Тэрний л тэгшэл даваа гэж олохгүй хаа. Эрүүгийн цагтаагийн алба өөрийн цол мó. Өөрөө мань хаашаа томилчихж байна. Эрүүгийн цагтаагийн алба гэж. За баярлалаа. Хаасан төгсөн. Эдэн засаг өгсөн шүү дээ. Гэтэ саналаар болохгүй хоо юу ч одоо эрүү дээр байж нэгт чи тэгээ болоо. Одоо өөр юу ч үсэхгүй. Одоо хаашаа л явуул хаашаа яв. Манай өөрөө найз охингүй юм уу? Өөрөө найз охин байхгүйс баг тий. Манай өөрөөтэй их л азтай охин найзлахантай. Хоёулаа нэг дүүрэг дээр орчихсон тий. Тэгэхээр бид хоёроос жиггээ ална тий. Энийг н дээрээс нь томилт юм уу? Хэн томилт юм? Өөрсдөө сонгох юм уу? Сүүлийн жилүүдэд санал авдаг болсон. Орон нутгаас ирсэн бол өөрийнхөө төрсөн өссөн газар руугаа ажиллая гэж хүсэлт өгч болно. Хэрвээ тэнцэн оромтой байвал томилно. За хэрэг байхгүй бол одоо тэгээд хаана сул оромтой байна. Тэр сул оромтоонуудаа албан шинэ төгсөгчтэй хуваарлаа томилж байгаа. За баярлалаа. Адилхан төсөлсөг одоо юм. Одоо нөгөө би 4 зураастай чи 2 зураастай мороос тэгээд тийм байгаа юу? Байхгүй. За нэг цолоо авчаад ярив. Яа. За ингээд сая төслийн баяраа дуусгаад тэслэг цолоо аваад тэслэг цолынхаа тушаалыг сонсч яваад одоо ингээд таавынхаа зорьсон явсаар аавынхаа газар руу явж байна. Цэрэг цагдаагийн хүн бол одоо ингээд хүндэлдэг, хайрладаг аав ээж цаашлаад одоо дарга удирдлагада ямар нэгэн цол шагнал авсан тухайга заавал дэгдэгэ. Аа маань 2020 онд нас орсон болохоор аавын газар дээр 5 жил очиж өгөөд гисэн. Энэ өдрийг би одоо зорин төлөвлөн одоо үлдээж одоо хамгийн түрүүнд аавд илтгэл өгөх гээд ингэ явж байна. Аавдаа очиж илтгэн гэсэн. Харин сая тэгшиг боллоо. Гунигийн мэдрэмж, гуниглсан мэдрэмж баярлж бахархсан гэдэг одоо юугаар ч хэлэх, үгээр хэлхийн аргагүй тийм сонин мэдрэмж энэ дотор байна. Жохон ихтэй болчлоо. Харин тийм. Тэгээ бахархаж байна. Мундаг залуу. Намрын бороо зөөлөн шүрхэд амын тач тултай насыг зөөж буцаар байгаа шуудад найзууд нь ямар хөөрхий вэ те.
нулимс сэлгэнж шүү. Тэгж байна. Ойлгонго халт. Би Оросд генесийн дэмжлэг урлагийн академид урлагийн сургууль төгсөж байсан. Тэгээд намайг яг хойно сургуулаа төгсөөд байж хаад миний аав ингээ өөд болж байсан байхгүй юу? Өөрийнхөө баяртай тийм өдөр аав дээрээ бас очимоор ч юм шиг надад яг тийм сая тийм мэдрэмж сэтгэлд буулаа. Аав дээр очираа. Баярт мөчөө хуулцаарай. Харин тэгмээр санагдчих. Ганц дээр цэцгийн өр суулгая гэж бодоод цэцгийн өр авчирсан. Амьдралын маш олон үнцгийг харуулж байна шүү дээ. Ингээл зарим нээж автагаа эмээ өгөөдөө уюутмаараа дамжсан ихнэр хүүхэдтэй те ингээл өмнөр өтгөн байж хаад нөгөө талд байхгүй ч гэсэн аавыгаа дурсаал ингээл. За сайхан бууз гарлаа. Бүгдээрээ сайхан буузаа идээд одоо гой зургатаараа цомоогоо харна шүү дээ. Дээрээ. Туганд хүндэтгэл үзүүлж байгаа нь айгүй гоё байгаа шүү дээ. Бүгд ингээ малгайгаа аваад ингээ. Цагид болж байна. 8-аас одоо цагийн урд гарна шүү дээ. Тэрүүгээр ярьслаа гэсэн тэр маань гарна шүү дээ. Монгол Улсын боловсролын ууган их сургуулиудын нэг Сүгатрийн ба Цэргийн гавьяаны улаан түгийн болон Баялдааны гавьяаны одонд үндэсний баталгаа хамгаалах их сургууль болон дотоод хэргийн их сургуулийг нийтдээ 800 орчим сонсогч төгсөж байна. Эсдийн ерөнхий шалгалт өгөхдөө дотоод хэргийн их сургууль 10 жилийн төсөв орохдоо дотоод хэргийн их сургуульд орё гэсэн хүсэл зорилготой байсан. Тэгээд манай хилийн сургуулийн он жав байна. Бөөндөө нөгөө нэг карантин гарсан бас аяга. Тэг нэг төгсөл нэг он. Манай яг нөгөө хилийн сургуулийн бас төрөвч байсан байхгүй надтай адилхан. Бас гоё залуу. Дотоод хэргийн сургуулийг онцлог дипломтой төгссөн маань миний хувьд бол маш тийм нэр төр. Энд бол одоо яг ингээд цагдаагийн мэрэгжилтэй тухайн одоо нөгөө эзэмшиж байгаа мэрэгжилтэй өмнө нь эзэнд байхын тулд одоо тасралтгүй өөрийгөө хөгжүүлж онол практикийг ингээд хослуулж ингээд сурцснараа өнөөдрийн энэ амжилтын маань одоо үндэс гэж би харж байгаа. Мандаг юм аа энэ бараад хашлаа. Яг нөгөө сургуулийн онцлог байгаад байгаа шүү дээ. Төгсөгчдийн хувьд улс орныхон аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амар тайван амьдралыг сахин хамгаалах үүрэг бүхий тусгай албанд 400 800 зөвсөв томилогдсон ажиллахад бэлэн болж байгаа нь энэ юм аа. Танаас зууч. Агаа наацсан нь зургатаа боо баяр шүү дээ. Ахантаа бас одоо чи одоо онц сурна шүү дээ. хичээлээ сайн хийж байгаа тий. За. Олон. Суу. Дотор их сургууль маань хил хамгаалах ерхий газарт сонсогчдоо одоо шинэхэн төгссөн офицеруудаа одоо хүлээлгээд албан ёсоор хил хамгаалах ерхий газрынхаа нэр дээр одоо ингээд бид орлоо. Өнөөдөр бас хүний нөөцийн газартынхантай уулзаж өөрсдөө санал хүсэлтийг хэлж цаашаа одоо томилогдох ажил амьдралынхаа гарааг хаанаас эхлэх үү гэдгийг хоорондоо ярилцаж тэгээд нэг шийдэлд хүрэх байх. Байгууллагын сандлыг нь сонсоод харгалзан үзүүлэх сайн байна. Тэгээд ер нь бол яг одоо тэр анги руу ийм салбар руу томилно гэхээс илүү хамгийн гол юм бол зүүн чиглэл бол зүүн чиглэл, баруун чиглэл бол баруун чиглэлд нь ингээд томилсон тохиолдолд бас төгсөгчд маань доктор сургалтад ажиллах байх гэдэг одоо бид нар бас нэг судалгаа гаргасан. Тэр анги руу биш юм аа тэр чиглэлд томилсон учраас нулимгийн төгсөгчнөөс бол одоо ажилласаа гараагүй гэдэг гэсэн. За хил хамгаалах ерхий газар намайг хаашаа томилно яг тэрнийхэн дагуу явна гэсэн бодолтой. Тэгээд одоо тэгээ эхнэр нь одоо тэгээ хамт явна шүү дээ тий. Одоо хараа юу болох юм бол нэвтрүүлэгтэй л. Яана. Манай эхнэрийн хувьд болохоор ер нь одоо гэр бүлийнхээ хамт хилийн цэргийн албанд ингээд ажиллаад явах ер нь хүсэлтэй байгаа. Өсгөө одоо гэр бүлтэй санаа зовоодох шиг байна тий. Би саяас ороод л тэ эхнэрийгээ бас дурдаа за ямар ч эхнэртэй чинь ингээд ярилцаа тэгээ нэг шийдэлд хүрнэ гэдэг тэгж. Манайх ч бас нэг байгууллагын одоо үнэн нөөцийн дүрмэн дээр оруулсан байдаг байхгүй. Үндсэн бүрэлдэхүүний гэр бүлийг тэргүй ээлжинд ажлын байраар хангана гэдэг. Шүүхийн шийдвэрийн хүн чинь хил рүү шилжиж болт юм уу? Энэ болно. Тэгвэл гоё гэр бүлээр нь хамт явуулчихвал тий. 6 сарын 24 буюу маргааш томилгоогоо сонсох одоо хөтөлбөр хуваартай байсан. Гэтэл өнөөдөр ингээд 6 сарын 23-ны өдөр ингээд сургууль дээр мэрэгжлийн чиг баримжаа олгох ингээд сургалт орно гэж ирсэн аа. Гинтийн байдлаар ингээд томилгоо танилцуулсан аюу тийм гинтийн байлаа. Амгалангийн үүрийн цолмон Шингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст эрүүгийн цагдаагийн засгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч
өөрийгөө хаан томилогдсон бол яасан хийсэн бол гэж аягүй их бодож исэн. Тэгээд яг ажлын саналын дагуу одоо нэг 3 дахь саналаар маань намайг томилсон байна. За одоо тэгээд цагдаа ерхий газрын сургалтын албанаас одоо шинэ ажилтнуудаа мэргэжлийн чиг баримж олгох цагдаагийн байгууллагын үнэт зүйл цаашдын чиг хандлага алсын хараа зэрэгээр цагдаагийн албаагч ёс зүйтэй холбогдлолтой сургалт зохион байгуулж байгаа юм байна. Одоо ингээд сургалтандаа цацсан. Бүх шалгаж байгаа бүх зүйлээрээ камержуулах үйл ажиллагаанд. Гараа. Явлаа. Яа. Чи хаанаас вэ? Баян зүрхний эрэг мөрцөө. Болоо яг сонсонтэй. Манай жамаа хайч чуу дорнод гэдсэн чи жамаа гов алтай өвцөн үү? Ганц юу вэ? Нилээ өдөн юу болчих те? Мөрдөн. Харин баг юу л 16 мөрдөн үү ангиас 26-аас 16 мөрдөө. 8-2. Та бүхэн одоо системийн орлого, системийн дарга тэгэл бүгд дарга гэсэн одоо гомдчод одоо зүүж явдаг учраас ямар ч одоо хүний төлөө ажиллаарай. Маш одоо хүнлэг, хүний төлөө хүн байх хэрэгтэй. Сэрэг дайсчтайгаа орон нутгийн ард иргэдтэй, ангийнхаа хамт олонтой албаныхаа одоо ёс хэмжээ юмнуудыг барьж ингэж ажиллах бол бас үүний одоо амжилт гаргах үндэс юм байна. Та бүхний одоо бас сургууль дээр сураагүй үзээгүй гартаа барьж үзээгүй одоо техник хэрэгсэл хэл хамгаалтанд бас ашиглагдаж байгаа. Шинээр нэвтэрж байгаа. Энэтэй одоо маш хурдан танилцаж бас цаг үетэйг нийцүүлж өөрийгөө хөгжүүлж ажиллах ёстой. Хил хамгаалах байгууллагын захиалгаар дотоод гадаадын цэргийн ахтам ихтэй сургууль төгссөн офицеруудыг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс Хилийн цэргийн ангиудад томилсугаа. Хилийн цэргийн Тэг 108 дугаар анги салбарын офицероор Нэргүүн Өсгө Эрдэнэ. Хилийн алба эрх зүйн мэрэгчлэр төгсөгт дижлэгч. За баярлалаа. Миний өмнө томилогдож байгаа нэг нэрсүүдийн нэгээ сонсоод энэ ийш явж байгаа, энэ тийш явж байгаа нэг сонсоод өөрийнхөө яг сонсчоод араас нь тэгэл дүр ингээл чихээ ингээд тагалцсан юм шиг л дүлээ очтیں۔ Томилгоогоо авчлаа, гараад ирлээ сая. Зам өдрөө 108 руу явахаар болсон. Салбарын орлогчоор Золоол хүссэн бодлогоос яг бодсон газар дугаал явлаа. Ирээчсэн болохоор тэр тийшээ буцаа авчмаар санагдаа. Тэгэл би ч бас явчмал. Чимээ 108-ийн чиглэлээр сайн мэдэхгүй байл та яг очиж байгаа л яг шийдэгдэх байх та ямарсан. Ер нь хаашаа чамаагүй гисэн нөхдүүдийг шууд ахын цэрэг болсон байна. Тэгээ би вэ. Өөсөө бас хаашаа чамаагүй гисэн. Тэмүүлэн бас хаашаа чамаагүй. Тэгээ завхан бомбтой өөсөө болж байна. Тэг нэг бомбтой. Нэгдүгээр ставн бомбтой тий. Тэр саналыг сайн харгалздаг болч тий. Харин тийм ээ. Тэ асуудалгүй. 95% гэдэг чи яг. Ялчгаа саналаараа л баг явж байгаа хөө бүх хүмүүс. Ганцаараа өсөв байх тий. Байхгүй. Би одоо тэр бэлгүүн гээд гамтлаг хоёрын нэрийг сонсоогүй шүү дээ. Миний урд мөнх хоёрын нэрийг дуудаад өөрийнхөө сонсоод тэгэл хойш юу ч сонсоо. За юу вэ? Амжилт. Олон холбоотой. Холбоотой гэж хэлсэн би. Намайг заав хүн шүү. Би одоо нэг номерт байж идэг шүү. Нэг игнээ жагсаад хурдлаа. Тушаалаа сонссон ангийн андууд тужтай нэг овогтой он жавууд зүг бүрт ийхүү томилогдлоо. 7 дугаар сарын 23 хүртэл зай байна. Тэрнээс наан бас нэгэн том хүндэтгэлтэй арга хэмжээнд жагсах үүрэг хүлээн бэлтгэлээ базааж байна. Хон зэрэгээс дулаа. Эрхэм орондоод дотоод иргэн сургуулийн төгсөгчид жагсан. Тэд орондоо хашмөх. Хол. Зэрэгээс хон Монгол Улсын төрийн албаны өдөр ардын ёслолын 104 жилийн цэргийн ёслолыг жагсаалд оролцох бүрэлдэхүүн доо урд жилүүдийг бол харьцангуй цөөн байгаа учраас бүгд алхах боломжгүй байгаа. Ийм учраас та бүхнээс цэргийн ёслолыг жагсаалд оролцох бүрэлдэхүүнийг сонгоо авнаа. Тийм одоо өндөр намаараа шалгаруулдаг бах та. За бас зөвхөн өндөр бас хамаарахгүй байна. Чинь бас өөрийн нөгөө алхаж гисгэх бас ур чадвартай бас холбоотой юм байна. Зөвхөстэй харьцаа тэгээд биеийн зөвхөстэй харьцаа юмуд орлого явах юм. Нэг игнэ жагс. Нэрээ аргагүй л чанга хэлэхгүй сонсохгүй юм байна те. Сонсохгүй нь бол залуучуудад команд тохиог топ чанга дуугаа. Энэ олон жил хийчихээр ингээ бүр ингээд сурцсан байдаг та. Гар хоош хай. Тэнгэрл. Хоёр дуурны алхаад гар хайнаа.
Марш! Төрийн талбайны параданд орохоор болоод 6 дугаар игнэний чиглүүлэгчээр одоо алхахаар болсон. Бас он жавтгаа ингээд алхахтаа маш их баяртай байгаа. Төрийн талбайны өдөр зориулсан цэргийн ёслолын жагсаал одоо 2009 оноос эхлэж төрийн цэргийн болон хууль сахил байгууллагын аль багш нар алхдаг болсон. За өнөөдөр миний ажлын эхний өдөр. Тэгээд өчигдөрхөн ингээд сургууль руугаа сонсож хувцас өмсөөд сурах зорилготой явдаг байсаад өнөөдөр цагдаагийн албандаа томилогдоод одоо цагдаагийн ажил үргийг үүсгэх гээд ингээд шал өөр зорилго мөрөөдлөө өртлөөд ингээд ажлынхаа газар руу орох гэж байна. Эрхэм урандаад цагдаагийн цэцлэгч Дүүрэн Солон бий цагдаагийн ерхий газрын дарга дотоодын цэргийн командлагчийн Б1180 дахь тушаалаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцэст эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр өмсгөхнийг илтгэе. Цагдаагийн цэцлэгч Дүүрэн Солон. Тод хоолоо хаашаа алхалч. Даргыг хараад өстэй. Сандраад ах шиг байна те. Сургууль руугаа байнга орсоор байгаад нэг өөр газар руу ороод ингээд байна гэхээр бас нэг жоохон тийм эвгүй жоохон нэг бяцхан айцтай мэдрэмж бас төрсөн. Амгалангийн өөрийн цалмаг. Чиглэлтэй дөрвөн цагдаагийн газрын 1-р хэлсэн эрүүгийн цагдаагийн дэсэн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч. За тэгээд өдөө сайн ажиллаарай. Тэгээд энэ дээр ажил хэрэгээ хөтлөөд илүү төлөвлөлттэй, илүү бас амжилт гаргахын тулд бас хичээж ажиллаарай. За баяр. За хэрэг үрдэх төсгийн үрдэгч. За амжилт хүсье. Тэгээд ажлаа сайн төлөвлөөд илүү их амжилт гаргахын тулд хичээж ажиллаарай. За ингээд шинэ албанд томилогдоод сургуулаа төгсөөд цагдаагийн байгууллагыг нэд элсэн орж байгаа залуучуудаа баяр хүргэе. Өнөөдрөөс эхлээд хэдүүлээ бас ингээд хамтарч ажиллахаар болж байна. Залуу албаа агч нараар бас игнийгээ тэлж хагаад би бас байгууллагын удирдлагын хувьд бас баяртай байна. Залуу албаа агч нар маань эхнээсээ мэдээ цагдаагийн сургууль төгсөө гараад ирчихсэн байгаа. Онлайн мэдлэгийг бол нэлээд авцсан байгаа бах. Практик дээр хэрхэн яаж суралцах уу гэдэг манай үнэн нөөцийн ажилтан маань сургагч багш нарыг томилоод өгнө. Тэдрээсээ бас хамтраад яаж ажиллах уу, ямар хуу байдлаар албан дээр хандах уу гэдгийг бас зааж сурах байх. Хууль дүрмээ сайн судлаад эхнээсээ хуулж ажиллагаатай хамгийн гол нь ажил хөдөлмөр явуулахад төлөвлөлт хэрэгтэй байдаг. Ажлаа одоо өнөөдөр энэ 7 хоногт би ямар ажил хийх вэ? Энэ сардаа би ямар ажил хийх вэ? Энэ жилийн эцэст гэхэд би ямар үр дүн гаргацсан байх вэ гэдгийг маш сайн төлөвлөж бас бодсон байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр эхнээсээ бас мэдээж залуу хүмүүс одоо 5 жилийн дараа би ийм болно, 10 жилийн дараа ийм болно гэдэг шиг 1 жилийн дараа, 1 сарын дараа би ийм ажил хийцэн байна да гэд багаар бас нэг үр дүнгээ харгаад тэрийг бас цаасан дээр тэмдэглээд, бичиж тэмдэглээд тэрийг өөрөө хараад урам аваад явбал бас эрч хүчтэй бас ирээдүйн бас зорилго тодорхойлогдоод бас амар байдаг шүү гэдгийг та бүхэндээ зөвлөе. Цагдаагийн байгууллага бас хүнд өчр, цаг наргүй иргэдийн эрх ашигыг хамгаалахын төлөө хохирсон эрхийн сэргийхийн төлөө хамгийн гол нь ажилтгий. Тэгэхээр иргэдийн төлөө бид нэр ажиллаж байгаа гэдгээ маш сайн ухамсарлаарай. Бидэрт бас өргөсөн тангараг байгаа. Тангараагаа бас байнга бодож явах хэрэгтэй. Бид нар бас өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Цаг үетэйгээ нийлж алхах ёстой. Тэгэхээр орчин үедээ нийцсэн болсон өчнгүүд шилдэгүүд нь болоорой гэж та бүхэндээ хүсээрээ. Амжилт хүсье. Гүй нөө. Бас. Тэгэл эмээ өвөтэйгөө. Эмээ өвөтэйгээ гэж хүүдээ. Тэд охиноо үлдээхээр шийджээ. Ам бүлээрээ амжиж нэг эргэлж аваад анги салбарлуугаа явах нь. Ийм хоёр хөдөл хүсэж. Нөө бодвалк нь хоол болоод амрах хэрэг. Сонноос сайн туяа маань шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хил хамгаалах ерөнхий газарт шилжих хүсэлтээ өгч хилийн цэрэгт шилжин орсон. Ингээд нэгэн хилчин гэр бүл хилийг зориход бэлэн боллоо. За манай сайнаа маань сургуулаач төгслөө, хань ажилдайч болсон байна, өөр хөвгтэйч болсон байна. Бүх юм зэрэг аваад төгсчлөө шүү. Жагсаадыг хэл хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга хорондоо өвгөн бэлэг командолж байна. Бангийн бүрдүүний салбарыг дэслэгч Наранбаяр эмэгтэй цэргийн албаагчдын жагсаадыг хэдийн цэргийн техник 101-р ангийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан Ахмад Наранбаяр нар удирдан алхаж явна. Одоо мөрдөс зүүсэх хүний хувьд бол хамгийн бахархалтай зүйлийн яалтчгүй нэг бол төрийн талбайны параданд алхах. 6 сарын 23-наас хойш ямар 7 сарын 11 хүртэл төрийн талбайны өдрийн
нэг ёслолын цэргийн ёслолын жагсаалд сая бэлтгэлээ 7 сарын 10 сая параданд алхсан. Тэгээд сэтгэлдээр нь маш өндөр байсан. Бэлтгэлж байгаа хувцас зоны халуундаас бас шантрах үе байлаа. Тэгээд нороо дагаад ер нь ингээд ямар бэлтгэлтэй бол ямар ч нэг цаг гаруй 2 цаг ер нь бэлтгэл хийх хугацаанд бол зогсож байгаа. Яг бэлтгэлийн өвд бол яг ингээд хамаг ингээд хөлс ингээд нороо дагаад бүх ингээд мэдэрж байгаа хөлсөө орсож байгаа хүртэл мэдэрсэн тийм ер нь мэдрэмж авсан юм. Тэгээ ер нь яг эндрийн ордоор алхаж байгаа үед л тэгэл сайхан байсан даа ингээл. За амьдрал тавтай морил хоёр залуу маань үнэхээр гоё бас гоё нэвтрүүлэг. Одоо цаашаа яах бол гэдэг үнэхээр догтлол хүлээж байна. Бид үдээ яг нэг хүлээжсэнчлэг өнөөдөр нөгөө томилгоогоо авцгаагаад тий. Томилтоо тус чиглэлийнхаа байгууллагуудаар очиж нөгөө томилгоогоо аваад итгэлээ өгөөд эхэллээ ш технээсээ одоо. Ажлын гараа эхэллээ. Ер нь цагдаагийн байгууллагын ажил хаач ижил сум суурин иргэдтэй нийт иргэдтэй харьцаж байгаа учраас ер нь хүнтэй харилцахаас эхлээд л одоо харилцаа эхэлнэ. Шин ажилтан. Энэ бол жинхэнэ эхлэлхийн нэгэн чамд хараан өгч байна. Иргэл зэх зүйлгээр түүнийгээ хөтлөөд амьдралыг туул. Иргэд улзах дурсамжуудан орих эцгийн гэрийн чаазан. Ирээдүйг зориулах хайдлаа эхлэх ёстой эрх хүн болчих.